Өвгөн дүүсийн амин хэлхэ. Уулсын сүрлэг хангаада таавараа жаргаж усны тунгалаг буян толоос ундаалсан өөлт түмэн. Түүхийг сөхөөс Манчин улсаас бүх Монголыг эзлэн авах гэсэн төрөмгийн бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч Ойрдын Галдан хаан Уг Овг аймгийг үүсгэн байгуулахад чухал үүргийг гүйцэтгэсэн билээ. Өөлт түмний төлөөлөл болсон Эгэл ард жагварлын лэгшид Занын дэлгэр нарын үр хүүхдүүд хэрхэн шинэ Монголын ирээдүйг золж удирдах явах боловсролтой сэхэтнүүд болж хүмүүжиж төлөвсөн тухай өнөөдөр энд өгүүлэхээр бэлтгэлээ. Ер нь өөлтүүд бол их тийм их оронч үзэлтэй, нутаг усаа их хайрладаг, хамгаалдаг, бас байлдаанч, бас сэргэлэн цовоо ийм хүмүүс юм байлээ. Галдан бушгатаан Монголоо өмөрч Монголынхаа тусгаар төхнөлийн төлөө манжуудтай байлдаж яваад ялагдж байсан амар санаа хаан байна. Бас эхний үед манжийн талд байлдаж байсан ч гэсэн сүүлд бас өөрсдийнхөө тусгаар төхнөлийг хамгаалж одоо байлдаж байсан. За манай гэр бүлийнхний хувьд бол ер нь манайхан бол эмч нар ихтэй. Манай хоёр том ах хоёлоо нэг нь малын эмч, нэг нь хүний эмч байсан. За манай бас нэг ихч бас эмч их баригч эмч байсан. За эдгэрийн хүүхдүүдээс бас нэлээд хэд хэдэн эмчнэр байна. Одоо ган хуйг гээл Батболд гэх мэтлэнгийн. Жагварлын лэгшид бидний өвөө аав жагварлын лэгшид 1901 онд одоогийн Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум төржээ. Аав жагварл ээж Дагмаа нар нь мал ихтэй чинээлэг айл байж. Жагварл өвөө хүүдээ төвдөр сайтар номлох гэсэн утга бүхий лэгшид хэмээх нэр өгсөн нь их учиртай. Хүүгээ Эрдэнэ номтой болгох хүсэлтэд автан багаас ном заалгаж ахламдаа шавууруулж улмаар 32-оос 33 нас хүртэл нь Ховдын шар сүмд лам болгон суулгаж байсан гэдэг. 1932 оны их хэлмэгдүүлэлтийн үед баригдсан боловч өөрөө оргон гарч хар болон 1933 онд бидний эмээ ээж дэлгэртээ гэр бүл болж тэд 8 хүүхдийн эцэг эх болжээ. Хар болж өөрийн амины мал аж ахуйг өсөхийн зэрэгцээгээр залуучуудад бичиг хүсэг зааж улаан гэрийн багш Жаргалан хотын депутат багийн дарга зэрэг ажлуудыг хийж байжээ. Соён гэгэрэлөх их үйлсэд чин үнчээр зүтгэж 1958 онд хүүхдүүдэд илүү боловсралтай болгохын тулд нийслэл Улаанбаатар хотыг зорж өөрөө нефт хангамжийн газар ажиллаж өргөө гэрээ цагаан даваанд дөхнүүлжээ. Энд охин Цэпэл булган Бакху гэрэл нам нарын хамт амьдрахтаа хооллож ундлахтаа хүртэл нарийн дэг журамтай байх, хийж байгаа бүх зүйлдээ нэгт нямба хандах зэрэг амьдралын чухал хэм маяг дэг зарчмыг суулгасан байдаг. За 1968 онд манай өвөөгийн ханга энэ доотлын Мамбат атсан гэдгийг одоо байгаа Мамбат атсангийн хой талд анх ирж суурьж ирсэн юм. Бууж ирсэн. За тэгээд тэрний дараагаад 1972 онд одоо энэ сургууль байгаа газар дээр манай аав их газар аваад тэгээд өвөөгийнх доороос нүүжээд ингээд нэг хашаанд хамт амьдарч ирсэн. 72 онд энд нүүж ирсээс хойш энэ одоо анхны тэр урд байгаа овоог байгуулад тэгээ хоошоогоо явсаар байгаа тэр одоо зайсан 2 гэж нэрлэдэг манайхны нэрнэдэг. Тэр уулын овоог хамгийн сүүлд одоо босгож ирсэн. Тэгэл ер нь өдөр болгон шахуу энэ уулан дээр гарч ирээд үр хүүхдүүд биднийхээ одоо нэг ухаантай даатгаж, уул усаан дахиж, газар ус нут хаан одоо шүтэж ингэж явсан юм ба. Би ч одоо өвөөгтэйгээ хамт болоод ерөнхийдөө бараг 1966 оноос хавуулаад хамт амьдэрсэн. Одоо тэгээ энэ сайхан уул аваагаа үед дээр бол одоо үр хойч бид нар бол одоо цаашаад одоо дахиж шүтэж өвөөгийнхаа нэрэмжит болгож дорсгол болдон үлдээх цаашдаа одоо шинэ сар, цагаан сар, баяр наадам ёслолын үеэр одоо энэ уул аваандаа гарч иж одоо мөргөж залбирч
өвөг дээдсээ одоо шүтэж ив амьдрах одоо шаардлагатай байна тий. Өвөг дээдсийг бодож санах тэднийг одоо дурсан санаж яхад ээж аав яан дурсан санахад надад бол үнэхээр сайхан байна. Бидний эмээ ээж заны дэлгэр. Бидний эмээ ээж заны дэлгэр. 1910 онд Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум төрсөн ноён цорцын овгийн хүн бөгөөд 8 хүүхэд төрүүлсэн. Ар гэрийн бүхэл ажлыг амжуулж суудаг уужуу тайван налгар сайхан эмэгтэй байсан төдийгүй үр хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлэх, хооллож ундлах, бүтэн дээл хувцастаа явуулах гэд нэргүй олон ажлыг төвгүй амжуулдаг ажилсаг нэгэн байжээ. Барагдчихгүй их ажлынхаа хажуугаар хороо хорны ажилд бас идэвхтэй оролцдог байжээ. 1962-оос 1963 оны үе хороон дарга айл өрхөөдөөс хөрөнгө босгож том улаан болон барих ажлыг зохион байгуулахад дэлгэр гой их идэвхтэй оролцож районоос шагнуулж байж тэрхүү улаан болнонд кино шиг гаргадаг, жүжиг тоглодог, хурал цуглаан болдог, хүүхдүүд нэгдэж концерт тоглодог соёлын төвийн суур байж ийм л сайхан соёлын үрийг суулгасан ухаант эмэгтэйн үр сад билээ бид. Манай хадмууд одоо их мундаг сав усуд байдаг. Ер нь бол ах дүүсээрээ их мундаг ажилсаг их мундаг сав усуд байдаг. Ер нь бол одоо хүмүүжил ер нь юм болгоноор одоо ажил төрөл их сайн тийм усуд байдаг. Өгдөөрөө хөдөлмөрч ажилсаг тийм. Манай хүүхдүүд одоо аавын зан тарилц өвлөгдсөн байдаг. Ах дүүсийн зан тарилц өвлөгдсөн байдаг. Тэгштийнхний үр хүүхэд гэж ах дүү тэр нөгөө долуула байсан. Эднийг чинь 4 охинтой 2 хүүтэй. Нэг охин бол нас барсан. Одоо бол тэр нөгөө 6 нь бол яг өөрийнхөө эд амьдралын үед бол идэвхтэй амьдарч ирсэн ийм гайхалтай хүмүүс байдаг. Ерөөсөө энэ лэгштийнхэн буюу одоо миний аав бол миний аавын ах дүүс ерөөсөө өөрөө өөртөө эзэн байж чаддаг ийм усуд. Нэгдүгээр өөрөө өөртөө эзэн байж чаддаг усуд. Хоёрдугаарт өөрсдийнхөө амьдралд эзэн байж чаддаг усуд. За 3 дугаарт бол яг тэр нөгөө өөрийн тэр олж авсан мэрэгжилдээ эзэн байж чаддаг ийм гайхалтай ах дүүс ийм сайхан ийм хүмүүс байсан байх шүү гэж би бол одоо яг өнөөгийн өндөрлөгөөс бол бодсууд байна. Ууган хүү лэгшидийн цэлээж яв. Лэгшидийн цэлээж яв нь лэгшид хэмээх айлын ууган хүүн болж 1933 оны дахиад жилд одоогийн Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд мэндэлжээ. Багада эцэг эхийнхээ гар дээр өсөж 10 настайдаа сургуульд орж суралцж төгсөөд улмаар 1955 онд Монгол улсын их сургуулийн малын хэмжээний факультетэд орж суралцжээ. Ингээд их сургуулиуд өргөд Ховд аймгийн Мянган суманд малын их хэмжээр хөдөлмөрийн гараага эхэлж байсан гэдэг. 1962 оноос Ховд аймгийн Бяа үйлдвэрт малын их хэмжээр ирж ажиллаад улмаар 1965 оноос 1973 он хүртэл үйлдвэрийн дараагаар үр бүтээлтэй сайн ажилласан байна. 1973 оноос хөдөө аж ахуйн яамд мэрэгжилтэн 1975 онд Дундгов аймгийн Баян Жаргалан суманд малын ерөнхий мэрэгжилтнээр ажиллаж байгаад 1978 оноос Улаанбаатар хотын Барьцааны сангийн аж ахуйд ирж малын ерөнхий мэрэгжилтэн 1986 оноос 800 хүнээний сайлын механикцсан фермийн дараагаар ажиллаж байгаад 1992 онд өндөр насны дэвтэртэй гарч хувийн мал аж ахуйг үр хүүхэд ах トゥ нарынхаа хамтаар эрхэлж байжээ. Лэгшидийн цэлээж явын хөдөлмөр гавьяг төр засгаас үнэлж 5-6 дугаар 5 жилийн гавшгаач шилдэг мал зүүч сангийн аж ахуйн шилдэг удирдагч залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч зэрэг тухайн үеийн шагнал урамшууллуудыг авч байсан нутаг усанда хүндлэгдсэн нэгэн байсан гэдэг. Маань ийм социализмын үеийн жинхэнэ одоо социализмын хөдөлмөрч хүн байдаг шүү дээ. Тэгээ тийм бүтээн байгуулалтыг оролцдог. Тэгээ аавын ах トゥ нар маань бас их хөдөлмөрч. Миний хань айлын том, би өөрөө айлын том, битэр хоёлаа айлын том. Манай хүн бол шудрах, тийм үнэж, тийм хүн байсан. Тэмч бас манай хүүхдүүд бол одоо
дор үрээ амьдрал ахуйтай их шудраг үнэнч тийм хүүхдүүд байдаг. Би одоо ханы хаачих вэ гэж боддог. Цэлээж байгаа аав хоёр их адилхан. Тэгээ би чи их андуурдаг. Энэ хоёрыг ингээд зэрэгцээ сууж хахад би чи андуурдаг гэсэн. Манай өвгнийг очоод гүүгээд очдог би. Аав андуурдаг. андуурдаг, айгүй андуурдаг. Их адилхан хоорондоо. Унтчихад нь адилхан. Тэгээ би чи өөрөө энэ одоо манай аав ахтайгаа цуг сууж хахад андуурч очдог, андуурдаг. Энэ хоёр ингээд зэрэгцээ суучвал би бараг ялахгүй шахаа тэгээ. Манай одоо удмынханд бол эмчнэр их болон. За манай одоо аавын дүү гэпэлгээд их мундаг сайн мэсэлж тэгээ удирдлагын одоо эмнэлгийн удирдлагын менежер хүн байлаа. За тэгээ одоо эхнэр нөхрүүд, хүүхдүүд гэдэг маш олон эмчнэр байдаг. За миний хувьд одоо цаах дүүнэр, сайн аав ээжийн буйнд одоо ингээд эмч гэсэн сайхан мэргэжлийг эзэмшээд 28 дахь жилдээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. 80 он юм байна. Над нэг гүү авч өгч, морь авч өгч. Тэрийгээ би чинь зунд нь нэгэ чөдөрлөөл унаал наанцаа нэх явдаг байл. Хүүхдүүдтэй дарайл. Аав минь тамга одоо болтол удам залгаж манай над дээр явж байна. Манай ахад явна. Манай аавын дүүгийн бандд байна. Одоо бид нар тэрийг олон жил болгож авч явж байгаа. Удааху лэгшидийн гэпэл. Охин оюун цэцгийн дурсамжаас. Миний аав Жагурлын лэгшидийн 2 дугаар хүү болон 1938 оны Шоромбар жилийн 5 дугаар сарын 15-нд Ховд аймгийн Буян цумын нутаг Улаан харган хэмээх газар төржээ. Эхэр заяаг олж нартад мэдлсэн аав минь эцэгхээс долуула халуун амбал 9 байж. Миний аав тэнгэрлэг сайхан хүн байлаа. Хайртай маань 1945 онд 7 настайд Ховд аймгийн 10 жилийн сургуульд орж 1955 онд 10 дугаар ангиа төгсөж тэр жилээ Монгол Улсын их сургуулийн ангаах ухааны факультетэд орж суралцаад 1960 онд хүний их эмчийн диплом өвөртөлжээ. Төгссөн жилээ Баян Улгийн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, ерөнхий эмчээр 2 жил ажиллаад эрүүл мэндийн яамны шийдвэрээр 1962 онд Улаанбаатар хотын ангаах ухааны дунд сургууль багшилж мэс заслын эмчийн мэргэжил эзэмшээд 1972 оноос ангаах ухааны дунд сургуульд орлогч захирлаар тасралтгүй 10 жил үр хөтөлтэй ажилласан юм аа. 1982-оос 1992 оны хүртэл улсын клиникийн төв эмнэлэгт эмнэлэг эрхэлсэн орлогч дарга ерөнхий эмчийн үүрэгт ажлыг нэр төртөөгөр хавсран хашсан тул 1992 онд Төмөр замын удирдах газрын урилгаар Төмөр замын эмнэлгийн албаны дарга Төмөр замын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллах тушаа шийдвэр гарч 1998 хүртэл энэ байгууллагад нэр төртөө ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан билээ. Аав минь амьд сөрүүндээ бидэнд өөрийнхөө хүүхэд ахуйнаас багын дурсамжаа ярих их дуртайсан. Цаанаас царин гэрэлтээд нүд нь гурвжлаад яриаггүй байхдаа инээд алдсаар л эхэлдэгсэн. Миний аав жижиг битэч гэлээ хизээ наадтай шооч нэгэн байж. Хүүхэд байхын өөрөөсөө ах том битэй хүүхдүүдийг араасаа дагуулчихсан, өгөндөө оруулчихсан, командчихсан явдаг байсан гэх. Ямар сайндаа галын машины дуудлага худлаа өгчхөд шонгийн модны орой дээр авирч суучаад ойрлон давхих машиныг харан баясан суухад ер нь л их зүггүй байсан байгаа юм шүү. Хайртай аавынхаа өөрийнх нь гараар бичсэн намтрыг уншин сууж байхад бидэнд амьдралын ийм идэвхтэй түүх бий билүү гэж өөрийн ирэхгүй бодогдох юм. Эргээд утгад аав минь хүнд өгөөчтэй хэнийг ч дээр дор гэж өчүүхэнч ялгадаггүй. Ямар ч хүнийг чин сэтгэлээс ойлгож дандаа сайныг нь харж урам өгч бүхий л зүрх сэтгэлээрээ тусалж дэмжин олон хүнийг амьдралынхан захад хүргэсэн хосгүй буянтай сайхан хүн байж дээ. Аав минь ингэж амьдрахтаа өөрийгөө мөнхөл юм шиг бодон их л даруухан маш энгийн эглийн эгэл амьдарсаар хорвоогийн мөнх усыг үзүүлсэн богинохон насанд нь би их харамсдагтай. Аавда ахин тэврүүлж, духандаа үнэрлүүлж, халуунгараас нь атхан явах юмсан. Миний л мэдхийн өглөөрт гардаг их л оройтож ирдэг байсныг нь санаж байна. Би энэ хорвоод сайхан аавтай. Азтай охтуудын нэг гэж өөрийгөө боддог. Хүний энхэн орчлонт амьдрах хугацаанд өөрийн зам мөрөө тод үлдээсэн нэрд сурган хүмүүжүүлэгч
Өдөртөн зохион байгуулагч, ард түмэнд хайрлагдсан, өгүүлэгдсэн, хэн бүхний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн бахархалт хүмүүн Гиплийн гэсэн овогтой 2 хүү 2 охин нь байна. Мөн аав минь үргэлжлэл болсон 17 ачцээ 330 байна. Ийхүү амьдрал үргэлжилсээр бид аавда улам ойртсоор. Энэ эмнэлэгт манай ах トゥ садан одоо ховдоос улсууд ирлээ гээл манай гэр ирдэг эмнэлэгт үзүүлсэн аавтаа уулзуулгасыг гэж манай аав энэ ах トゥ садандаа бол их одоо нөлөө бүхий нөлөөтэй одоо энэ эмнэлгийн талын тусламж үйлчилгээ соёл боловсролын талын тусламж үйлчилгээ бүгдийн л одоо гараараа гардаж хийжсэн хүн байсан юм байна гэдгийг одоо би ойлгоод байгаа юм шиг. Миний аав бол одоо яг нөгөө 70 80 90-ад онд бол яг эд ажиллаж исэн эрүүл мэндийн Монголын эрүүл мэндийн салбарт одоо нөгөө одоо тэргүүний ийм өөрөөр ойлтойгоор ажил үргээ гүйцэтгэж исэн, олонд хүндлэгдсэн, олонд хайрлагдсан ийм эрхэм сайн хүмүүс байсан гэж би дотроо бодож бахархаж, хайрлаж, хүндэлж, санаж ингэж явдаг. Нэг талаар бол сайнч, нөгөө талаар бол хамт олоныг сайн зохион байгуулагч тийм байсан. Манай эмнэлэг бол одоо тэр үед өстой эвийн цавуул шиг өстой бадсан шага шиг одоо ийм нэг цагаан хамт олон явсан. За ганцхан төвдөө төдийгүй зурагийн эмнэлэг, за тэгээ замын үүд, чойр эдэргээл одоо нэг тийм эмнэлгүүд байлаа шүү дээ. Тэр бүгдийг л одоо сайхан зохион байгуулж явсан. Янз бүрийн юм л гэтэл Гипл гэдэг л одоо тийм л байсан баг. Тэр дорн л одоо тэр юу хүсч байсан, тэр хүслээд нь хэрэгжүүлдэг ийм л одоо нэгэн байсан. 70-аад оны ихээр 83 он хүртэл энэ Ангаа ухааны дунд сургуулийн захирлаар ажиллаж исэн. Тэгээд юутай ажиллаж байхдаа одоо Монгол улсад эрүүл мэндийн салбарын сувилагч, баг эмч, лаборант, рентген техникч эднэрийг энэ байшинд бол бэлтгэж байхад миний аав энд захирал бол одоо захирлаар ажиллаж исэн болно. Ингээл ирэхэд бодож байхад миний аав чинь их тийм айгүй энгийн их эгэл их даруухан хүн байсан. Миний аав одоо тухайн үед миний аав чинь дандаа эрүүл мэндийн одоо нөгөө сургалтын болон яг эрүүл мэндийн эмчилгээний одоо албад бол дандаа удирдах хэмжээний ажил хийж исэн. Тийм ээ? Их олон зуун хүнийг өөрийнхөө дор удирдан зохион байгуулж исэн. Их олон одоо тухайн үедээ төлөвлөгдсөн ажлуудыг яг өөрийнхөө гараар удирдан зохион байгуулж нугалж явж исэн гэхэд бол аав маань маш даруухан, маш энгийн их тийм эгэл хүн одоо байсан санагддаг. За миний аав Лэгштийн Гипл гэж насаараа анагаахын жил зууханд ажилласан. Улсын төвөндгийн нэгдүгээр дарга байлаа. Төмөр замын эмнэлгийн дарга байж байгаад тэтгэвтэй гарсан. Мэргэжлэл үндсэн мэргэжил бол бизнеслээ юмч. Монгол Улсын анагаах ухааны шил тухааны салбарт бол бас тодорхой нэр хүндтэй хүн байсан. Одоо үнэхээр гайхалтай сайхан одоо өр хөвгтөрөө бахархаж байна, ах дүүсээрээ бахархаж байна, аав ээжээрээ бахархаж байна, хамаатан саднараа бахархаж байна тий. Ингээд одоо сайхан байна. Гурав дахь хүүхэд Лэгшидийн Цэпэл. Лэгшидийн Гипл орчинд мэдлэгтэй эхэр заяаг олон төрснийг дээр дурдсан. Түүний эхэр буюу Лэгшидийн Цэпэл нь 1938 онд Ховд аймгийн Буян цомонд Лэгшид дэлгэр нарын 3 дугаар хүүхэд болж мэндэлсэн бөгөөд бага насаа эцгийн гэрт мал ахуйнхаа хург ишгэ хариулан эцэг ихтэй туслаж харган төлөө аргалыг нь бэлтгэн өссөн бөгөөд улмаар аймгийн төвд байх нага зэгч Дарзуу гिचинд ах Цэлээжов Гипл үеэл хандхуу нарын ханд амьдарч аймгийн төвийн сургууль соёлд суралцсан боловсрол эзэмшээд 1958 онд Улаанбаатар хотод өвөө Лэгшдийнх нь Ховд аймгаас шилжин ирэхэд 1934 онд байгуулагдсан эрүүл мэндийн үндэсний боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж эхэлсэн эрүүл мэндийн албаны шинэ үеийн эхлэл болох хүн эмнэлгийн техникумын их барих баг эмчийн ангийг
1962 он төгсөж эх орны дуудлагаар Өвдөг аймгийн Цогц цэцэн сумын хүн эмнэлгийн салбарт сумын эмчээр очиж ажлын гараагаа эхэлсэн байдаг. 1965 онд Өвдөг аймгийн нэгдсэн эмнэлэгт их баригч эмчээр 1967 оноос 1987 хүртэл Улаанбаатар хотын 2 дугаар төрхөд их баригчаар ажиллаж эрүүл мэндийн энэхүү салбарт тасралтгүй 35 жил ажиллахдаа 22 жилд нь их баригч хийж 10,000 гаруй бяцхан үрсийг үлгийдэн их барин авсан байдаг. 1987-оос 1997 хүртэл өндөр насны чөлөөнд гартлаа Октябрийн районы хэсгийн эмнэлэг, Баянгол дүүргийн хэсгийн эмнэлэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв зэрэгт их барих их нийлгэсэн зөвлөгөө өгөх зөвлөх баг эмчээр ажилласан юм. Энэхүү ажилласан 35 жилийн хугацаанд 5, 6, 7 дугаар 5 жилийн гаршгаач район дүүргийн депутатаар удаа дараалан сонгогдож, улсын эмч нарын 3 дугаар их хурлд төлөөлөгчөөр томилогдож, их барих их нийлгэсийг төрүүлэх ажилдаа үнэхээр мэрэлттэй сайн ажиллаж байсан билээ. Энэхүү ариун сайхан ажил үйлсээ хийх үедээ найз нөхөд болон төрөл садангийнхаа үр хүүхдүүдийг ч их барин авсан ээж нь болж байлаа. Үүнд цэцэн ахын охин Тунгалаг, ачхүү амар уйсгалан гэдэл олон бий. Мартин 8 хүүхдийн баяраар их барин авсан олон хүүхэд эцэг эхчүүдээс баярын мэнд жилгээ ил цагтл цэцгийн баглаа бэлэгсэлт ирдэг байсныг үр хүүхдүүд нь бахархалтайгаар дурсан байдаг. Тэрээр яахын аргагүй лэгшдийнхэн овгийн бахархал төдийгүй өснө дэвжиж хөгжин цэцэглэж байсан Монгол улсын бахархалт хүмүүн мөнөөс мөн. За өнөөдөр дүүгэндээ ирсэн сайхан байна шүү. Гэтэ бид хоёр ч одоо бол хоёр лал байд. Ихээс бол гуруулаа тий? Тий, гуруулаа. За нэг битэрийн дунд нэг охин дүү маань байсан. Надад тэр охин дүү маань бас бурхны оронд байгаа. Энэ өвөө эмигийн зураг ярих уу тий? Харах уу тий? Сэргээгээд би харж тий. Энэ нэмэгийн зураг бай. Тий энэ нэмэгийн зураг. Энэ нэмэгийн зураг чи одоо нэг энэ танаа энэ сансрын түнүүдийн хардаа 31 дэх байр байгаа шүү тий. Яг тэндээ чинь юу байсан? Өвөөгийнх байсан. Ээж маань ч одоо тэгээд нэг эмчнэрийн 3 дугаар их хурал гэдэгт орж байсан. Төлөөлөгч бол гарч ирсэн. Тэр үеийн одоо эмчнэрийн 3 хуралд орно гэж байгаа том шалгуур шүү дээ тий. Тэгээд олон удаа 5 жилийн гавшгаачуд болж ирсэн ээж маань тий. Тийм байна. Тэгээд эмнэлгийн дэргүүний ажилтан шагнал урамшуулалтын төл авч байсан да ээж маань. Манай аав ээж хоёр ч өмнө говьт Цогцын сумын Төмөн аймгийн төв дээр ажиллаж байгаа л тэгэл намайг төрсөн би төрүүлсний дараа нэг 3-4 сартай байгаад айлд өргүүлсэн. Бас яг таньдаг найзтайгаа ойр дотн найзтайгаа хоёулаа ярьж байгаа л тэгээд өөрөө ээж аав гэр бүлээрээ наашаа хот руу шилжих болоод бас миний дээр ч бас эгч ялах бас нэг хурц гарсан амнастай ээжийн би жаахан эрүүл мэнд жаахан юу байсан болохоор найзтайгаа ярьж байгаа найзтаа намайг өргүүлж өгөөд тэгэл явсан байгаа. Наашаа хот руу шилжиж ирээл. За тэгэл манай өргөж авсан ээж аавч нь бас ээжтэй уулзуулна гэж хотод дагуулж байнга ирдэг. Аав тээврийн жолооч. Тэгэл хотод ирээл одоо энэ цагаан даваанд л байсан юм байна да тэр үед. Одоо энэ бид ч 3-4 настай тэгэл дүүнэртэй энэ тэр аавтайгаа ээжтэйгээ машинаар өөрөө манад их бэлэгшээдэг. Одоо тэр өргөж авсан ээж аав. Дүүг авснаас хойш жилийн дараа л дүүтэй байна. Миний дүү гарч ирсэн. Тэгээд одоо доороо бол 4 дүүтэй болсон. Тэгээ их бэлэгшээдэг баг. Бэлэгчдийнхнийх ур хүүхдүүд маань бүгд л сайхан амьдарч байна. Сайхан одоо бүгд л сайхан боловсралтай, хүмүүжлтэй сайхан өнсөж өндөөж явна. Би ч одоо яг өвөөгийнхөө дэргэд өссөн болохоос 6 настайгаас ахуулаад одоо 15 нас хүртэл яг өвөөгэнд байл. Талигаас дүү бид нар ч өвөөгэнд ээлж хондог тийм байлаа шүү дээ баг багт. Өвөөгэнд ээлжлээ хойлоо хонцгоод байл.
тийм санагдаа та. Дөрөв дэх хүүхэд Лэгшидийн төр тогтох. Лэгшидийн төр тогтох нь 1942 онд Ховд аймгийн Буянт суманд Лэгшид Дэлгэр эмээ нарын дөрөв дэх хүүхэд нь болж мэндэлжээ. 1950 онд 1-р ангид элсэн орж, 1960 онд 10-р ангид төгссөн Монгол Улсын багшийн дээд сургуулийн биеийн тамирын багшийн ангид элсэн орж 4 жил суралцсан биеийн тамирын багшийн мэргэжлийг эзэмшсэн. Ажил хөдөлмөрийн гарааг Ховд аймгийн багшийн сургуульд биеийн тамирын багш, мөн ахуйн үйлчлэгээний багшаар тус ажиллаж эхэлжээ. 1973 онд Улаанбаатар хотын ажилчны район буюу одоогийн Хаан уул дүүргийн 34-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж нийт 30 гаруй жил хөдөлмөрлсөн байдаг. Тус сургуульд ажиллаж байхдаа 10 жилийн хүүхдүүдийн биеийн тамир спортын хичээлд дур сонирхолтой болгоход нэн анхаарч, сурагчдын насны онцлогоос хамаарч сагсан бөмбөгийн, хөнгөн атлетикийн, волейболын, дэшүүрийн олон дугуулan хичээлүүлж, сурагч нарынхаа бие болдрын хөгжилд мөн эрүүл чирэг байхад нь маш их анхаарч ажиллаж байсан болно. Мөн дүүрэг Улаанбаатар хотын нийт сургуулиудын дунд зохион байгуулагдаж байсан бүх төрлийн тэмцээн уралдаанд сайн бэлдэж, тэргүүлэх байр болон шагналт байранд байнга шал оруулж байлаа. Ажлын хугацаанд Монгол улсад нэр хүндтэй олон тамирчдыг төрүүлэн гаргаснаас спортын мастер 6, 1-р зэрэгтэй тамирчид 16, 2 болон 3-р зэргийн тамирчид 60 гаруй төрүүлсэн байдаг юм. Түүний биеийн тамир спортын салбарт оруулсан амжилтыг үнэлж 1975 онд биеийн тамир спортын тэргүүний ажилтан, мөн боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн 1985 онд боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус шагнасан бөгөөд Монгол улсын засгийн газар боловсролын яамнаас биеийн тамирын хичээлийг зааж сургах дэвшилтэд арга барилыг бий болгох их үйлсийг нь үнэлж 2004 онд багшийн гав явдан 2020 онд төрийн дэд алтан гацуудангор тус шагнажээ. Монголын шин цагийн биеийн тамирын хичээлийн шинжилэл өөрчлөлтөнд өөрийн хувь нэмрээ бичлэн оруулсан Лэгшидийн төр тогтохын гавьяаг бахархан тэмдэглэв штэ. Ээжийнхээ дараагийн би чи Лэгшид гэдэг хүний дөрөвдүгээр охин болж төрсөн. Тэгээд ерөнхийдөө амбод 8 хүүхдээр өсөж тэгээд дөрөвдөд би өөрөө одоо энэ сая сувжээс эрэхтэй тэгээд хоёулаа тэгээд аав ээжээс хоёр хүн гээд бэлдээд байгаа юм да. Тэгээд аав ээж минь сургамжийн ярьж хэлэн гэрээсээ та нар одоо хүн шиг сайхан хүн болох хэрэгтэй. Сайхан хүн гэдгээр та нар өөрийнхөө хийж байгаа ажил хөдөлмөр хэл яриа бараг хөдөлгөөнөөр сайхан та нар сурсалцах ёстой шүү дээ. Их сайхан яах вэ? Тэгээ аав маань ямар ч юм жистаныг санаагаар удаад бив ээжэдгээд өгнөө чи гэрт ажилдаа оцтой урдаа нэг хүнтэй очичвэ. Оройд ажилдаа гарахт чи ардаа хоёр хүнтэй ажлаасаа гарч өгөхтэй хатууд олох рүү байсан байхгүй юу? Би багада их хөдөлгөөнтэй тийм хүүхэд байсан. Тэгээ манай аавын дүү Зэнэмидэр гэж байсан байхгүй. Зэнэмидэр ах манад ирэхээр намайг их айлгана. Ингээд чих авна гээл. Тэгэхээр надаа нэрэ чих авах юм байх гээд би гэрээсээ гараад гэрийнхээ ард дээр очиод зогсчдаг тийм хүүхэд байсан. Тэгээд манай ээж нөгөө гэр орныхоо идэв зөвхөн бүх юм ээж манд хариулсан шүү дээ ирээсээ. Тэгээд төвөрг мөнгө биш ээж авчаадаг байх уу гэдэг. Тэгээд нөгөө тэр ээж манд юм хамаач гэдэг одоо мөнгө дуусчих шиг мөнгө байх боллоо гэдэг. Энэ ингээд юм бодож байгаад ээжээ гэдэг. Наад яах гэдэг. Та энэ мөнгөнийхөө тоочоодоос хараа. Одоо төлбөрт орох нь шүү дээ. Та энийг бол мөнгө барха боллоо аав туцаад өгч. Тийм байхгүй юу? Тэр чин манай их ч оюутан байсан. Булган цэвэрлэгч энэ гурван юм уу манай эмэгтэйчүүд ээжид бас мөнгө хадгалуулдаг байхгүй юу?
оюут нь нөгөө стипенд аваад одоо хадгалуулдаг нөгөө мөнгөд манай ээж аваачаад хоол унд зарцуулаад үржчихсэн байдаг. Тэгээд эдгээр ээжээ мөнгө авъя гэдэг байхгүй юу. Тэгтэн л одоо надад хөлдлөнгөөс харахад эдгээр одоо ээжийг дээрээс нэг мөнгө төгөөр өрөнд оруулаад одоо ингээд байна л гэж. Тэгээд би ээжийг нэр тэгдэг байсан. Ээж та над тооцоонох юмэг болоо энээсээ ерөөсөө энэ ажлаа ер нь та өг гэдэг. Тий. Манай хадмууч нь одоо ерөөсөө тэр гэж хэлэх юм алгадаа. Ерөөсөө хэдэн хүүхдийнхаа төлөө чинь их олон хүүхд өсгөлөөс тагараад. Тэр чинь асар том ажил. Бүгдээрээ л авьяастай усууд авьяасаа дагаад одоо тэгээд сайхан амьдраад яваад үр хүүхдээ сургууль соёлдруулаад гадаад явж байна одоо сайхан ажил хийж байгаа хүн биш одоо гихэлгээл байж байна. Одоо мундаг сайхан одоо тийм хүн. Миний ээжийн одоо ах эгч нар бол маш сайхан хөдөлмөрлсөн тийм ээ. Бусдын төлөө үнэхээр одоо өөрийн биеэ зориулж одоо Монгол орны хөгжилд бол их хувь нэмрээ оруулсан хүмүүс гэж яах аргагүй хэлнэ. Тэд ер нь бол өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарсан шударга бас их төвшин тийм одоо зан төлөвтэй юм хүмүүс. Гэтэ бас их нихур улсууд гэж би хувьдаа хэлнэ. Тэгээд ээж маань ах бол үнэхээр эрүүл мэндийн салбарын одоо яах аргагүй шилдэг лидер манлайлагч юм удирдагч хүн байсан. Миний одоо ээжийн том ах Зэлэжүү ах маань бол бас үнэхээр хөдөө аж ахуйн салбар тийм ээ одоо мал аж ахуйн салбарт бол нас бие одоо зориулсан юм хүн байсан. Их сайхан зантай тийм одоо байн инээж байдаг юм хүн байсан. Ээж маань их цэпэлэгч маань бол одоо бас миний хувьд бол бас их одоо хайрлаж хүндэлж явдаг хүн маань байсан. Яагаад гэвэл ээжиг маань намайг төрүүлэхэд намайг их барьж авсан. Тэгээд миний охид их төрөхөд бас их барьж авсан. Ийм одоо хүн багамаа. Ээж маань дүү булган ихч болвол бусдаас онцлог ялгаатай их хурц сайхан тийм үг хэллэгтэй ийм сайхан зантай тийм ихч байсан. Тэгээд ээж маань одоо бас ихчтэй бас дүүдээ бас дүү болон ихч нартаа бас их хайртай. Тэр гурвын их хоорондын дотны бас сайхан харилцаа одоо ингээд сайхан дурсамж болж их үлдсэн байна. Лэгшидийн 5 дахь хүүхэд Лэгшидийн булган. Бага охин Лэгшидийн булган 1949 онд Ховд аймгийн Буянд сум төржээ. 1957 онд тус сургуулийнхаа баг сургуульд элсэн оржээ. Бага байхын хичээлдээ мэрийнтэй багшийн заасныг төвгүүхэн ойлгочдаг, анги дотроо сурвалгаар тэргүүлдэг, өгсөн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг тэргүүний сурагчдын нэг байж. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд анхаарахыг чухалчилсан аавын холж ухааныг даган нийслэл Улаанбаатар хотыг зорин 1965 онд нийслэлийн 33 дахь сургуулийг амжилттай төгсжээ. Тэр оныхоо нам руу юу 1965 онд хөссөн хүн бүхэн ороод байдаг босог өндөртэй гэгддэг багшийн сургуульд илсэн орж 1968 онд тус сургуулаа нэр хүндтэйгээр төгсөж ажил мэргэжлийн гараагаа тухайд Улаанбаатар хотын 30 дугаар сургуульд багаангийн багшаар ажиллан эхлүүлж байжээ. 1968 онд хань бямц цэрэнтэйгээ ханилан сууж 4 хүүхдийн аав ээж бололцжээ. Ингээд 1969 онд ханийхаа нутаг болох Баянхонгор аймгийг зорж тус аймгийн Баян өндөр суманд шилжин ирж сумын 8 жилийн сургуулийн бага ангийн багш болжээ. Энд 8 жил багшлаад 1977 онд гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжин ирж 69 дугаар сургуульд үргэлжлүүлэн ажиллажээ. Дараа нь 1982 онд эргэн Баянхонгор аймаг руу шилжин аймгийн төвийн 3 дугаар сургуульд мэргэжлээрээ ажиллаж 1993 онд өндөр насны дэтгэвртэй гарчээ. Тэрээр авиаслаг хөдөлмөрч энэрэнгүй сайхан сэтгэлтэй спортод дуртай нэгэн байсан гэдэг. Бага ангийн боловсролын системд шин санаа, шин сургалтыг нэвтрүүлэх их үйлсэд манлайлан ажилласан нар турвогийн хамгийн нандин мэргэжлийн эзэн болсон булган багш ирээдүйн олон мэргэжил нэгт багш нарыг халамжлан хүмүүжүүлж багшлах арга ухаанд сургаж ирээдүйн замыг нь гэрэлтүүлсэн. Мөн олон залууст үлгэр дуурайлуулж дурсамжинд нь мөнхрөх түүхийн хуудаснаа тод мөрөө үлдээсэн нэгэн. Миний ээж лэгшдийн булган
3 дугаар охин нь байгаа. Дээр 2 эгчтэй. Ээж нь эгч нь төр тогтох цэпэл гэсэн 2 эгчээдэг. 2 ахтай, 1 дүүтэй, нээж айгүй мундаг ах дүү нэртэй, ээвтэй, найртай тэднээс их тусламж авдаг. Ах дүү нар нь ч гэсэн, ах эгч нар нь ч гэсэн миний ээжтэй л их туслана. Тэгэл ээж маань сургуулийн багш байсан, бага ангийн багш байсан. Хүүхдүүдтэй айгүй хайрлаж хүмүүжүүлж хичээл энэ айгүй сайн зааж өгнө, сургууль дээр нь зааж өгнө. Бүр болохгүй байгаа хүүхдүүдийг гэртээ авчирч хичээлийн давтуулна. Тэрнийг би айгүй сайн мэддэг. Тэгэл бид нар ч нөгөө өмүүлээл сахилахгүйtaал хичээлийн давтуулж байгаа хүүхдүүдтэй бас зэрэгцэж өмүүлч гээл нөгөө чирнэл тэр үед чинь нөгөө нэг дүрдэг үзэг байдаг гэсэн байхгүй юу? Нөгөө сордог үзэг биш. Нөгөө нэг чирнэлийн нөгөө татаал хасах чинь ингээл нийл газраар төрөн чирнэл хасгачаал тэрнийг цэвэрлэх гээл бөө юм болдог. Нөгөө хүүхдүүд нөгөө гадны айлын хүүхдүүд ангийнхаа хүүхдүүдийнх нь нөгөө тэмдэглүү нөгөө чирнэлийн хасгачаал тэмдрийн завааруулна. Тиймэрхүү хөгжилтэй түүхэд болоод их байдаг байсан. Отхон хүү Лэгшидийн гэрэл ням. Лэгшидийн гэрэл ням аав ээжийнхээ отхон хүү болон 1952 онд Ховд аймагт мэндэлжээ. Лэгшид хэмээх үнэр айл 1957 онд Ховдоос Улаанбаатар хотод шилжиж ирснээр түүний баг болон өсвөр нас энэ их нийслэлд үргэлжилсэн юм. Бидний авгаалдгаар гээ ах маань багийн дүрсгүй хөдөлгөөнтэй юм сонирхсон хүүхэд байж. Ерөнхий боловсролын 23 дугаар болон 33 дугаар сургуулиудад суралцж төгсөөд 1970 онд Киев хотын политехникийн дээд сургуульд орж суралцсан дулааны процессing автоматжуулалтын инженер мэргэжил эзэмшжээ. 1985 онд бүгд найрамдах ардчилсан Герман улсын залуучуудын дээд сургуулийг төгсөж улс төрч нийгмийн ажилтны хос мэргэжилтэн болжээ. 1977 оноос Улаанбаатар хотын 1-р цахилгаан станцад 1984-өөс 1990 онд Монголын хувьсгал залуучуудын эвлийн Төв хороо, Төв аймгийн эвлийн хороо, 1990-ээс 2012 онд Монел фирм Монгол Орсын хамтарсан анар компанид тус ажиллаж байгаад хожимо өөрийн Анир Импекс компанийг байгуулсан түүхтэй. За манай авийн талаар би өөрөөс нь сонсч байсан л да. Одоо манай ах эгч нар бол дэлхийн 2 дугаар дайны дараа 10 жилийн сургуулийг сурч 4 хүүхэд 10 жилийн сургууль сурч байхад бол ер нь улс орны амьдарч их дорой байсан юм билээ. Дэвтэр гэхэд олддгүй 2-3 хувааж өгдөг. Харандаа гэхэд бас олддгүй 2-3 хувааж хүүхдүүдтэй одоо хичээл ном сурах гэж өгдөг байсан гэж тийм хэцүү үе байсан юм шүү гэж надад ярьдаг байсан. Тэгээд хүүхдүүдтэй аймгийн төвдөр тусад гэр бариад өчгсөн. Өөрөө нөгөө мал аж ахуйтайгаа аймгийн төвийн доор, аймгийн төвийн дээшээ буянд холоо өгсөж зусаад уруудж өвлждэг тийм айл байсан юм билээ. Тэгээд бас хүүхдүүдтэй хоол хүнсийн залгуулахаас гадна одоо бас нөгөө мод түлээгийн одоо залгуулна шүү дээ. Тэгээд тэр ховдын доор улаан харгана гэж байсан юм шиг байгаа. Тийм газар. Тэндээ харган их уруудаг. Тэндээс аав одоо харган түүж хүүхдүүддээ хүргэж өгдөг байжээ. Тэгсэн нутгийнх нь үе тэнгийн хүмүүс иш Лэгшид минь чи ингэж одоо ядарч зовж байхын оронд 2 сайхан хүү гэхээ нэгийн сургуулиас нь гаргаад өөртөө туслуулаач гэж хэлдэг байсан гэж байгаа. Тэгтээ тэхгүй хүүхдүүд Эрдэнэ нунтай хүн болгоно гэж нөгөө нөхдүүдтэй хэлдэг байсан гэж би сонсч ирсэн юм аа. Тэгэхээр манай аав бол Эрдэнэ хүүхдүүдээ ер нь Эрдэнэ боловсролтой болгохыг бол юу таас
Netflix үздэг ийм хүн байсан юм аа. Тэгээд ч одоо 6 хүүхдээ бүгдийн сургууль төгсгөж ажил амьдралтаа заргуулж исэн ийм одоо хөөн. Ер нь хүүхдүүд за миний хувьд бол намайг одоо бас биеийн тамир спортод дур сонирхолтой болгоход бол аавын минь нөлөө бас их байсан гэж боддог. Би 10 жил байхдаа одоо 335-ын дугуй гэж байсан, 405 төгрөгийн дугуй гэж байсан, 535-ын дугуй гэж 3 дугуй одоо би цаашаа харуулж байсан юм аа. Тэр болгон айлын хүүхдүүд бол ундаг байгаагүй. Яг тэгж их мөнгө төргийг одоо миний нэгдүгээр эрүүл мэнд одоо юунд ч байдгийн одоо зориулт над тэгж дугуй авч одоо эрхлүүлж исэн ийм хөө. Гэхдээ манай аав бол хүүхдүүдэд нэг их эрхлүүлдэггүй. Хайрн дотроо хална гаднаа гэдэг ийм хүн одоо байсан. Манай эхнэр инквайр эдийн засгч мэргэжилтэй доктор профессор ийм хүн байгаа. Монгол улсын их сургуульд багшилдаг ийм хүн. За манай хүүхдүүд гэвэл хоёр том охин хүү хоёр маань энд ажиллаж амьдарч байна. Хоёр бага охин хүү хоёр маань Америк нэгдсэн улсад хоёулаа гэр бүлтэй тэндээ ажиллаж амьдарч байгаа юм. За би бол одоо ачцээ нийсэн 10-аад хүүхэдтэй. За эднээс маань одоо эхнийх нь хүүхдүүд дээд сургуульд орчихсон суралцж байна. Хамгийн том зээ Сара Белорус улсад арга ухааны дээд сургууль сурч байна. Ач хүү хан эрдэнэ маань Москвад олон улсын харилцааны дээд сургуульд сурч байгаа. За мөн охин Дэви маань Калифорни их сургуульд суралцж байна. За манай энэ дээд сургууль сурч байгаа нөхдүүд бүгдээрээ сайн онц сурж намайг баярлуулж байгаа. Алтайн сүрлэг улсаар нөмөрлөж ариун тунгалаг буян тоглохын үр жишимтэй нутагт дэлгэр сайхан зусаж намартаа хөдлөмөрлөж өвлийг өнтөө сайхан давж өрн хаврыг усны шуудтай хамт угтаж үр хүүхэд үндэс угсаага зөв хүмүүжүүлж эх орныхаа хамгийн эрэлттэй салбар бүрт хэрэгцээтэй мэрэгчлэтнүүдийг сургам бэлтгэж төлөв төвшин ноён нуруутай боловсралтай соёлтой иргэдийг төрүүлэх их үйлсэд өөрсдөө ч мэдлгүй их хөрөнгө оруулалт хийчихсэн энэ цагийн эгэлгүй бурхад жагварлын лэгшид занын дэлгэр нарын халуун гал голомтоос үүссэн 6 сайхан хүүхдийн түүхийн нэгэн хэсгээс та бүхэндээ төлөвлөлөө. Энэ үнэрвэл эдгээр 140 орчим болж өссөний дээр Монгол улсын зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, гиплийн гам болд, амглан амарч газрын дарга, анагаа ухааны доктор профессор, Монгол улсын хүний гавьяат эмч Цэлэжовын Батулд, хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн Одонд Улаанбаатар мэд нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, анагаа ухааны доктор профессор, гиплийн ган хуйг, үндэсний топ 100 аж ахуйн нэгжээр удаа дараалан шалгарсан Аз фарм компанийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Цэцэнгийн тунгалаг нар энэ халуун голомтоос төрөн гарчээ. Мөн төрийн дэд одон медальт нь 5, спортын мастер 2, улсын шилдэг компани эзэд хүртэл төрж эх орондоо өөрийн гэсэн бодит хувь нэмрээ оруулсаар байна. Үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн төлждөгч гэлээ бүгд тэгш сайхан явах нь туйлын ховор тохиолдол байдаг үлээ. Игэл жирийн нэгэн малчин гэр бүлийн ирээдүг харах тэрл холж ухаан өөрсдөө ч үл хайхран зөвхөн үр хүүхдийнхээ боловсролын төлөө хичээн ажилласны үр дүн ямар сайхан гэрэл гэгээтэй өнөөдрийг бүтээснийг та бүхэн бэлхнэ харлаа. Үндэс сайтай мод бат бөх байдгийн адилаар лэгшдийнхний үр хүүхдүүд, тэдний үр хүүхдүүд, хүүхдийн хүүхдүүд бүгд л өвөө эмээгийнхээ гаргасан тэрл зөв жимээр алхаж их замын уртыг ажирлгүй туулж их Монголынхаа хөгжил цэцгэлтэнд үн цэнтэй хувь нэмрээ оруулсаар байна. Сааршгүй сая, метршгүй мянган жилиг өртөөлөн их түүхийг бүтээж яваа алтан удмын нандин хэлхээ болсон ахан дүүс та бүхний
үйлсэн дэлгэр заяа бүтэн болтугай.